Дэлхийн мөсөн голууд нь 1.5 тэрбум хүнийг унтны усаар хангах үз цэвэр усны гол их үүсэр болдог байна. Гэтэл 1800-аад оноос хойш үйлдвэрлэл, хотчлт, уур амьсгалын өөрчлөлтөөс болж эдгээр мөсөн голууд нь хурдцтай хайлж алга болсоор байгаа нь цэвэр усны хомсдол нүүрлэх эрсдлийг дагуулж байна. Тиймээс 2025 оныг мөсөн голуудыг хамгаалах олон улсын жил болгон зарлаж, бүс нутгуудын хүрээнд харилцан хамааралтай бодлогыг явуулах асуудлыг хөндөж эхэлжээ. Тухайлх юм бол Монгол улсын Алтай уулсын мөнх цас мөсөн голын талбай 1940-од оноос хойш 40 орчим хувиар багасныг тогтоогоод байгаа юм а. Ер нь бол тооцоогоор 2050 он гэхэд Монгол орны энэ бүх мөсөн голууд бүгд хайлаад дуснаа гэдэг ийм тооцоо байдаг. Тийм учраас бид нар 2040 оноос одоо усны хомсдолд ороод эхэлнэ. Өнөөгийн хэрэгжилж байгаа усны 40-50%-ийг одоо бас хэрэглэх боломжгүй болж ирэх одоо ийм тооцоо байдаг учраас маш яаралтай одоо гүний усны судалгаануудаа хийх, усны хангамжаа нэмэгдүүлэх энэ эрдэм шинжилгээний ажлуудыг хийх шаардлагатай учраас манай одоо эрдэмтэд ингээд цуглдсан байгаа. Ер нь бид энэ эрдэмтдийнхээ үгийг одоо маш сайн сонсдог. Тэгэхээр энэ салбарын хэмжээнд бас мөн энэ усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, за энэ алдралаас үүдэлтэй усыг хуримтлуулах, усны тэгш бус хуваарлт бүхий газар нутаг шилжүүлэх асуудлууд буюу Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа усны бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд цэнхэр алт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх нь зохистой гэсэн үгээ бид чуулганы энэ дээрээс одоо ард түмэндээ хандаж хэллээ. Ийхүү уур амьсгалын өөрчлөлт хүний хүчин зүйлээс хамааран усны нөөц багасж байгаа үйл явцыг сааруулж тодорхой үр дүнтэй арга хэмжээ авах шаардлага тулгараад байна. Тиймээс цэвэр ус бол цэнхэр алт хэмээн тодорхойлж үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх цагт болсныг Монгол улсын ерөнхийлөгч онцлон дурдж байсан юм а. Цаашдаа мөнх цас мөсөн голуудыг хамгаалж гадаргын усыг нь хуримтлуулах, хиймэл нуур усан сангуудыг байгуулах, усны бохирдлыг бууруулах, саарал усыг ашиглах технологи нэвтрүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг авахар төлөвлөж байгаа юм байна. Гол нь эгийн гол дээр ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр сэлэн мөрөн байгаль нуурын одоо процент 50 орчим хувь буюу дэлхийн усны цэнгэг усны нөөцийг 20 орчим хувийг байгаль нуур дангаараа одоо эзэлж байгаа учраас энэ дээр одоо дэлхийгээрээ энэ дээр дэлхийн одоо ЮНЕСКОгийн дэлхийн өв бас хамтарч ажиллаж байгаа. Бид нар шаардлага тавьж байгаа. Энэ гарах тээзүүнүүд бүгд энэ олон улсын шаардлага хангасан байх ёстой гэж үздэг. Тэгэхээр бидэнд байгаа энэ олон жил хуримтлуулагдсан бүх төслүүдийг бид нар нэгтгээд нэгэнд хийгдсэн төслүүдийг бол бид дахиж хийхгүй, шинээр зайлшгүй хийх шаардлагатай байгаа төслүүдээ хийгээд явж байгаа. Борооны усыг гэртээ тостой. Манайх нэг орон сууц байдаг ч гэсэн борооны усны ус зайлуулагчийг ашиглах боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр жилдээ сүүлийн 2 жил бол ер нь тогтмол 5,000 литр усыг борооны усыг тосоод тэр тоссон усаа нөгөө бочкиндо буюу нөгөө шээс баасанда хэрэглээд авах гэсэн. Тэр хэмжээгээр бид нөгөө борооны усаа ашиглаад байгаа юм чинь цэвэр усыг хэмжиж байгаа л гэсэн үг. Тийм сонирхлоор л тийм юм хийдэг гэсэн үг тий. 16 оноос хойш ингэ нэг жижигхэн шар 20 литрийн савтай ус тоссорогод одоо 2,000 литр ус тосох хүчин чадалтай гэсэн үг. Тий. Зунжанга ер нь бол нэг 4 сарын сүүлээр буюу 4 сарын сүүлээс 9 сарын сүүл хүртэл нэг 4-5 сар 6 сар ч юм уу тосох боломжтой байдаг тий. Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслүүд дотор эгийн голын усан цахилгаан станц болон орхон онг хэрлэн тоон төслүүд нь усны салбар төдийгүй улс орны нийгэм эдийн засаг томоохон дэвшил авчирна гэж үзэж байгаа юм байна. Нөгөө талаар хурын усыг хуримтлуулах замаар хөв цөөрөн байгуулах, зам талбайн услага болон ахуйн хэрэглээнд дахин ашиглах асуудлыг санал болгож байна. Ойрын хугацаанд усны тухай хуулийг шинжлэх замаар салбарын зохицуултыг сайжруулахар төлөвлөж байгаа юм байна.